За гайхалтай сайхан орой мэндийг та бүхэндээ хүргье. Өнөөдрийн програмынхаа ээлжид уулзалтаар дэлхийн аяллаа ингрус клубийнхээ талаар болон аяллахын туршлагаас та бүхэнтэй хуваалцахаар маркетингийн захирал би даасан түнш гишүүн Ариуна миний би та бүхэнтэй уулзж байгаадаа таатай байна. За багш нь ингээ өөрийгөө товч танилцуулъя. Багш нь бол цахилгааны инженер мэргэжилтэй. Үндсэн мэргэжил маань, туслах мэргэжил маань, хоёр дахь мэргэжил маань багш. Тэгээ одоогоор бол Монгол Улсын зөвлөх инженер. Эрчим хүчний системд 33 жил ажиллаж байгаад ингээд тэтгэвртэй суусан гэрийн хүн байна. Тэгээд техникийн ухааны магистр, бизнесийн ухааны бакалавр. За ер нь бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл авахын мэрэгсэн мэрэгжилтэн сургагч багш. За олон улсын Венес Академийн Супержам сургалтын 2 дугаар зэргийн мэрэгсэн оюуны дасгалжуулагч. Одоогоор Эрдэнэ цогцлбор дээд сургуулийн гэрээт багш. Багш нь Орхон аймагт ажиллаж амьдардаг нэгэн байгаа. За нэг юм хүн байна. За энэ аяллаа клубтэй нэгдсэн түүх замнад маань болохоор 2022 оны 8 сарын 23-нд одоо амгаах ухааны доктор Занд багшийнхаа урилгаар ингээд түнш гишүүнээр анх гишүүнчлээ үүсгэж байсан. Тэгтээ тухайн үед бол багш маань миний эрүүл мэндийн багш, би одоо багшийнхаа их олон эрүүл мэндийн хөтөлбөрт яваад ач тусыг үзсэн учраас одоо ингээд эрүүл мэндийн маань багш юм баамаа. Тэгээд багш маань эх жил Европоор аялах гэж байгаамаа. Та аялах уу Ариуна хичээ гэхээр нь за Занд багш ямар ч байсан буруу юм хийхгүй гэж бодоод хэдийгээр тэтгэврийн хүн ч гэсэн тэгээ ингээд түнш гишүүнээр илсэжсэн. Тэгээ ямар зорилготой орсон яг тэр зорилгоо биелүүлээд 2023 оны 7 сарын 1-ээс Европ ТV аяллыг ингээд багаасаа зургуулаа хийж ялаа. За тэгээд үндсэндээ 22 он 23 он гээд 24 оны 4 сар хүртэл бол энэ яг аяллаа клубтэй бол огт ажиллаагүй. Ерөөсөө л нөгөө аялах хэдийгээр түнш гишүүнээр илсэн ч гэсэн ингээд аялагч гишүүн шиг тэр үеийн нөгөө сарын хуримтлалаа багш руугаа шилжүүлчихэд ингээд унтаад байжсэн хүн. Тэгэнгүүт 24 оны 4 сард одоо олон улсын захирал цогтоотор захирлаа Эрдэнэ хотод зурж сургалт хийлгээд тэгээд 4 сарын сүүлчээс сэрээд ингээд 4 сарын сүүлчээс 5 сард бүтэн ажиллаад яг өөрөө үнгүй гишүүнчил маркетингийн захирал хоёроо нэг зэрэг ингээд хийж ялаа. Үндсэндээ тэгээ сарын дотор хийсэн гэсэн үг. Гэхдээ яг хоо надад давуу тал бол миний багт анхтяа гэд бас яг миний багт илсээд надаас төрүүлээд маркетингийн захирал болцсон хүн байсан учраас бас надад дараа давуу нэг сарын хугацаанд ингээд бас амжилттай ажиллах боломжийг бас бүрдүүлж өгсөн байдаг юм аа. За тэгэнгүүтээ 25 оны 6 сарын 22-ноос Аз ТV аяллыг багаасаа 15 удаа хийсэн байдаг. За 26 оны 1 сарын 24-нөөс ойрхон орнуудын аяллыг багаасаа 49-үлээ хийсэн байна. Ингээд та бүхэн харж байгаа бах үндсэндээ нэг инкрус аялал маань ингээд явах тусмаа одоо баг 3 дахин өсөөд ингээд олуулаа болоод аялаад ирсэн байна. За саяны миний аяллууд үндсэндээ энд байж байна. Энэ Европ ТV аялал маань за энэ дээр би та бүхэнд тайлбарлаад энд бол би одоо Европ ТV аяллыг 3 хүн $3,193.80-аар захиалсан байна гэж харж байгаа гэсэн үг шүү. За энэ Аз ТV аялал, Японд тавинаар аялсан аялал, энэ ойрхон орнод аяллууд байна гэсэн үг. За тэгээд аялал дээр одоо яг миний эхний аялал бол Европын Италийн Савана хотоос ахуулаад ингээ Итали, Франц, Испани 3 улсын 6 хотыг 7 хоногийн дотор ингээд аялсан байдаг юм аа. За ингээд миний аялсан Коста Смрада гээд 19 давхар хөлөг онгоц маань энэ байна. Бид нар одоо хөлөг онгоцон дээр яг явж үзээгүй улсууд бол хөлөг онгоцны аялал гэхэд далай дээр л яваад байхаар уйтгартай юм биш үү гэд асуудаг.
үндсэндээ бид нэр унтаад сэрнэ нэг улсын нэг хотод өглөө нь босоод өглөөний цагаа уучаад гараад газрын аяллаа хийчээд үзэх юмаа үзчихэд ирээд маргааш нь дахиад нөгөө улсын нөгөө хотыг үзээд явдаг ийм гайхамшигтай аялал байгаа шүү. Тэгээд аяллахаа туршдвал одоо нөгөө хөлөг онгоцон дээр бол одоо бид нэр яг бяцлаглаа хийн. За хоол ундны асуудал бол ямар ч асуудалгүй сонголт сайтай ингээд газрын аяллуудаа үзье харъя гэсэн болгоноо үзэж чаддаг юм байнамаа. За тэгээд багшийн хувьд яг энэ анхныхаа энэ тансаг аяллыг хийж явахдаа өөр төрсэн сэтгэлдээ бол би хүмүүстэйгээ бас хуваалцах дуртай. Нэгэнд нь бол нэг харуулсал төрсөн тэр нь яасан бэ гэхээр цаг хугацаа хизээч биднийг хүлээдэггүй юм байна гэдгийг ойлгоод элэг бүтэн хань ижилтэйгээ байхдаа нэг сайхан аялчихгүй явдаа гэдэг харуулслыг бол тээж ирсэн. За нэг юм нь бол гэр бүлийнхнээсээ ер нь ойр дотны хүмүүсээсээ тий найз нөхдөсөө ингээд ганцаараа аялаад энэ сайхан мэдрэмжийг хиндэж дотны хүндээ үгээр илэрхийлж энэ сайхан мэдрэмжийг мэдрүүлж чадахгүй байна гэдгийг ойлгосон. Тийм учраас би дараагийн аяллаа ядаад охинтойгоо аялнаа гэсэн зорилго тавьсан байдаг юм аа. За тэгээ миний хоёр дахь аялал Аз твийн аялал байна. Энэ Японы Якогама гэдэг бомтоос ахуулаад Тайваны Тайпей Килинг тэгээд Японы Ишигаки, Окинава гэдэг арлуудаар яваад ингээд үндсэндээ энэ Японоос Тайван орох замдаа буцаж ирэх замдаа ингээд далай дээрээ 2 хоногийн аялалтай 2 хоногтой далай дээрээ тэгээ 2 улсын 5 хотыг үзээд ирсэн 9 хоногийн аялал хийгээд ирсэн байдаг юм аа. За тэгээд энэ ёстой нөгөө багш нь зорилгоо биелүүлээд за миний явсан хөлөг онгоц 2 дахь хөлөг онгоц маань энэ Diamond Princess гэдэг 16 давхар хөлөг онгоцоор аялаад ирсэн байдгийг. За энэ 418 тоот өрөөнд байсан гэсэн үг ээ. За энд бол манай найзууд цуг аялсан. За дээр нь би энэ аялал дээрээ нөгөө охиноо дагуулна гэж бодож байсан бол 5 хүүхдэд дагуулад явсан байдаг юм аа. За ингээ хөлөг онгоцон дээрээ бол бид нөр одоо жим дээрээ орсон, дасгал бяцлаглаа хийсэн, якуз байсан, номын сан за ингээд үзэх юм болгоноо үзээд, хийх юм болгоноо хийгээд цаг хугацааг маш үр бүтээлтэйгээр өнгөрүүлсэн байгаа. За багш нь ингээд энэ 2 дахь аялалдаа 2 охинтойгоо хүргэнтэйгээ 2 ихэр зээтэйгээ ингээд зургуулаа явсан байдаг юм аа. Нөгөө нэг охиноо дагуулна гэсэн хүн чинь ингээд зургуулаа явсан. За ингээ 3 найзтайгаа ер нь бол би ингээ 9-өлөө явсан. За бид хэд нэгэнд Япон орж байгаа юм чинь Японд үзэх юм болгоныг үзнэ гэд эндээс явхоос өмнө Монгол хөтчтэйгөө юутагаа нөгөө түрээслэх байртайгаа сууцаа машин хэрэгэн унаагаа бүгдийг яриад ингээд 7 хоногийн газрын аяллыг бүх асуудлаа шийдээд гэрээгээ хийчээд ингээд бас Японоор 7 хоног бас газрын аялал хийгээд үзэх чадах юм болгоныг үзээд энэ нөгөө Бүжисан хайрхандаа очиж үзээд энэ халуун аршаанд нь амраад энэ нөгөө хүүхэртэй ууланд нь очиж энэ нөгөө нэг 7 нас нэмдэг гэсэн хар өндгийг нийдээд тэгээ багшийн хувьд бас 2 өндөг идсэн. Тэгэхээр бас 14 нас нэмээд ирсэн гэд хошигнох дуртай. Тэгээд ингээд үзэж болох ёстой юм болгоныг үзсэн. За энэ яг манай баг 15-уулаа байж байна. Багшийн спонсор одоо нөгөө занд багш маань энд бас 2 охинтойгоо хүргэнтэйгээ 2 сайхан ихчтэйгээ ингээд бас зургуулаа. Ингээд багш нь эсвэл ингээ 15-уулаа аялсан байдаг юм аа. За 3 дахь аялал маань нөгөө дэлхийн хамгийн баян улс Катар гэдэг улсыг үзнэ гэд багш нь жил гарны өмнө фэйсбүүк дээр тавьж исэн бол яг Катарын Дохо гэдэг хотоос эхлээд Арабын нэгдсэн Эмиратын Дубай, Ширибания, Абу Даби тэгээд Бахрейн гэдэг ийм 3 улсын 5 хотыг үзээд 7 хоногийн аялал хийсэн байдаг юм аа. За энд бид нар бас явхдаа нөгөө Бээжингээр явсан учраас бас цагаан хэрвэн дээрээ очиж бас хятадууд монголчуудаас айгаад ийм хүчрэхийг хань босгож байжээ гэд бас сайхан омгшиж бас өвөг дээдсэрээ бахархаж байла. Тэгээд энэ хөлөг онгоцон дээрээ
нөгөө аюулгүй сургалтандаа хамрагдаад за энэ яг миний цаатлын энэ дүр зураг бол нөгөө Катар улсын Дохо хотын шөнийн зураг ингээд яг бид нэр хөлөг онгоц хөдлөхийн өмнө 10 цагт хөдлөхийн өмнөх зураг ингэж харагдажээ. За багш нь 3 дахь хөлөг аяллаараа бол энэ Селестал гэдэг хөлөг онгоцоор 14 давхар хөлөг онгоцоор аялсан байгаа. За энэ Дохогийн хөгжлийн музей харагдаж байна. За бид нар ингээд бас л ялгаа байхгүй Дубай, Абу Даби хоёр хотын 3 өдрийн аяллыг бас энэ нөгөө энэ хандаа гэдэг ийм Дубайд амьдардаг Монгол хөтчтэй бас явахаасаа өмнө гэрээ хэлцтэй хийгээд машин тэрэг автобус унаага зохицуулаад ингээд бас газрын аяллуудаа хийсэн байгаа. Тэгээд за Дубай, Абу Дабид бол өстой үзэж болох юм аа бол бүгдийг нь үзсэн. За энэ нөгөө Бурж Халиф буюу 19 нөгөө юуны дэлхийн хамгийн өндөр барилгын 128 давхар дээрээс бид нэр дэлхийн эд баялагийг өөрсдөө дуудах юм бас бяцлаглаа хийсэн байгаа. Тэгээд ингээд бас нөгөө олоолаа явж байгаа учраас бас багаараа ийм нөгөө шарг юу зангаагаар жигдрээд бас ингэж явсан байгаа. За энэ миний охин сая орос орноор явахдаа бол бага охинтойгоо бид хоёулаа явсан байгаа. За нөгөө Элсэн цөлийн аялал хийсэ. Тэгээ Элсэн цөлд энэ манай багийн жолооч маань ингээд энд байж байна. Бид нар тэгээд энд Элсэн цөлд очиод ийм янз бүрийн зураг авахуулаад тэр нөгөө Элсэн цөлөөрөө дрифт юугийн аяллаа хийгээд оройн галын наадам хийгээд тэр кемптерэн галын наадам бас их гоё болдго юм байлээ. Тэгээд яг тэр галын наадмын зураг бол энд ороогүй байна. За тэр Ширибаны яс гэдэг нь болохоор Абу Дабигийн хувийн арал юм байлээ. Хувийн эзэмшлийн арал. Тэгээ нэг өдрийн тэр арал дээр үнчсэн бид нар ингээ өдөрж энэ далайд сэлж зугаацж өдрийг ингээ сайхан өнгөрөөсөн байгаа. Яг нөгөө Монголд эд хүүтэрч ягаад бид нар чинь 1 сарын 20 хэдэнд ингээд далайд ороод аялаад явж илаа. За Абу Дабид болохоор бид нар тэр ерөнхийлөгчийн ордонд нь орсон байгаа. Тэгээд энэ ерөнхийлөгчийн ордны номын сан байна. За энэ Шейх Заедийн сүмэд орохдоо ингээд бас дүрмтэй ерөөсөө ингээ гарын шуунаас өөр юм гаргаж болохгүй гэд бид нар ингээд баахан баглж хувцснууд битүү хувцснууд өмссөн зургнууд байна энд. За тэгвэл тэтгэврийн хүн ариуна би ингээд аялаад болоод байна. Тэгээ багш нь яг ингээд түүх ярихад бол би 2021 онд тэтгэвртэй гараад ер нь аяландаа гэсэн ийм алсын зорилготой байсан. Тэгээд яг 21 оны би сүүлчээр гарах байсан учраас ингээ 21 оны хавар нэг ийм фэйсбүүкээр энэ инкрузийн аяллаа тухай ингээд мэдээлэл олж уншаад яг утсаар нь холбогдсон чинь тэр хүн надад болохоор яг тэр холбогдоход тэр хүн надад юу гэж хэлсэн гэхээр та сад $100 хөрөнгөлүүлдэг юм аа. Тэгээд $100 хөрөнгөлүүлж хагаад тэрүүгээр аялдаг юм аа гэж хэлэхээр би тухайн үед за гайдаа гарсан $100 байгаа да хинд өгчөөд хизээ энийг аялах уу энэ үл ястаа худлаа гэд ингээд тоохгүй орхиж исэн. Гэтэл 22 онд тэтгэвртэй гарсан хойноо өөрөө зориг болгоод ингээд одоо том удахгүй 9 сард Европ руу 4 дахь аяллаа хийхээр ингээд зориод нөгөө зоригтой болсон юм гэдэг чинь ингээд болоод идэг юм байна гэдгийг бас шинэ хүмүүстэй бас аялаагүй анхны аяллаа хийгээгүй байгаа хүмүүстэй бас сонирхуулж хэлмээр байна. За тэгээ багшийн хувьд яагаад инкрус гэж гэдэг асуулт та бүхэнд тавьж байгаа. Тэгэхээр та дэлхийн ертөнцөөр аялахыг мөрөөддөг үү? Мэдээж хүн бүхэн мөрөөддөг. Тэгтээ аялалд чинь ихээхэн зардал мөнгө шаардлаганаа л гэж боддог. Багш нь ч тэгж боддог байсан. Тэгэхээр хайртай дотны хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамж бүтээхийг хүсэж гэнэ үү? Хэрвээ манай аялын клубын гишүүн болсон хүмүүс бол аль хэдийн алхмаа хийцэн амжилтанд хүрэхтэй шат агцсан явж байгаа. Хэрвээ гишүүн болоогүй хүн байвал энэ асуултуудыг бас өөрсдөөсөө асуугаад нэг үзээрэй гэж зөвлөе. За тэгэхээр манай аялын клуб бол дэлхийн хамгийн үн цэн бүхий аялын урамшууллын клуб гэж бид нар хэлэх дуртай. Баг үнээр илүү олон аялж илүү ихийг үзэж мэдрээрэй гэж уриалдаг энэ. За инкрус аялын клуб нь танд дэлхийн ертөнцөөр гэр бүлээрээ хямд үнээр аялах
мөнгөө хэмнэх боломжийг олгодог. Тэрч байтугай аялаж байхдаач орлого олох боломжийг олгодог шүү. За тэгэхээр энэ аяллаа клуб маань юу байгаа юм бэ гэхээр зүгээр бидний хүн санал болгож байгаа юм тансаг аялал. Үнэхээр энэ тансаг аялал. Яагаад тансаг гэж хэлж яах гэхээр бид бүхэн яг энэ хөлөг онгоцон дээр гарчаад хүн болгон ингээд нахилцаад бүхэлзөөд мэдлээд ахаар яг бид нар өөрсдийгөө хаан хатад шиг ингэж гоё мэдэрч чаддаг шүү. За ингээд тансаг аяллыг бид нар хүмүүст санал болгодгоо. Бид нар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарах гайгүй. За гэтэл энэ аяллаа санал болгох технологи нь биднэрт бүх юм байж байна. Тэр нь юу вэ гэхээр та ингээд аяллаа клубын гишүүн болсон тохиолдолд тань дээр өөрийн чинь цахим кабинет аккаунт чинь үүсээд энэ дотроос та бүх юмаа судлаад үзэх юмаа үзээд тэрвчтэл аяллаа захиадаад ингээд хэний ч оролцоогүй бүгдийг хийж чадах технологи нь байж байна. Дээр нь манай үүсгэн байгуулагчийн хувь хүний хөгжлийн тэр хүмүүсийн үн цэнтэй авдаг сургалтууд манай энэ дотор бас байж байна. Тэгэхээр та аяллаа клубын гишүүн болсноороо зөвхөн нэг аялах гээд байгаа юм биш, бас өөрийгөө хөгжүүлэх боломж энд байна гэж хэлэх гээд байгаа. За нөгөө гишүүнчлэлийг үүсгэх, элсүүлэх маркетинг нь байж байна. За элсүүлэх маркетинг ярихаар хүмүүс эн чинь сүлжээ юм уу гэж асуудаг. Тэгэхээр энэ бол сүлжээ биш ээ гэдэг юмыг бид нар бол бардам хэлж чадах ёстой. Яагаад гэдэг нь багш дараа нь тайлбарлана. За бас инэрлийн үйлстэй бид нар Mercy Ship гэдэг энэ бүлбүтэн хөлөг онгоц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзэж чаддаггүй газруудаар бас ийм тусламж үйлчилгээ үзүүлдэг байгаа шүү. Тэгэхээр бид нар ерөөсөө нэг гэр бүл нэг л бүхэл бүтэн хамт олон тэгээ манай энэ бизнес бол компани бол ер нь хийж байгаа ажил маань ч гэсэн компани маань ч гэсэн хайр төвтэй компани шүү гэж бүгд хэлдэг байгаа. За тэгээ манай аяллаа клубын эрхэм зорилго болохоор хосгүй үнцэн боломжоор дамжуулан бусдын амьдралыг баялаг болгоно гэсэн эрхэм зорилготой. Бид нар нэг байгууллагт эрхэм зорилго гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр манай энэ аяллаа клубын маань эрхэм зорилго бас ийм эрхэм зорилготой байх нэ. За 2015 онд яг энэ шинийг санаачлагч энэ Франк Кадина, Майкл Хайчисон гэдэг маш туршлагатай бизнесмэнүүд энэ аяллаа клубыг үүсгэн байгуулсан. Гэхдээ 2026 онд одоо бид нар 10 жил гэж яриад байгаа. Яагаад гэхээр яг 2016 оноос болохоор аялагч нар маань явж эхэлсэн байдаг юм аа. За тэгээд манай үүсгэн байгуулагч нар бид хүмүүсийг өөрсдийгөө хамгийн сайнаар харуулахад нь урамшуулан зоригжуулдаг гэж хэлдэг байгаа. За нөгөө дэлхийн хэмжээний шууд худалдааны топ 100 аж ахуй нэгжийг жагсаалтанд 2021 онд манай аяллаа клуб 63-т орж исэн бол явсараад 2025 онд 39-т орсон байна. Тэгэхээр маш дэвшилттэй одоо нөгөө нэгэн залуу компани тэгээд маш найдвартай гэдэг юм эндээс харагдаж байгаа гэсэн үг шүү. За тэгвэл яагаад далайн аяллыг тансаг аялал гэдэг юм бэ гэдэг талаар хэдүүг хэлье. За дээд зэрэглэлийн аяллаа үнцэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр газрын аялалтай харьцуулахад бид нар үнэхээр дэлхийн ертөнцөөр аялж амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг авч чаддаг аялал байгаа. Яагаад гэхээр бид нар ямар ч юмд санаа зовохгүйгээр энэ хөлөг онгоцон дээрээ гарсан л бол хэдэн улсын хэдэн хотыг хэд хоног үзэх вэ? Тэрэнд юунд санаа зовохгүйгээр явах бүрэн боломжтой юм дээд зэрэглэлийн үнэхээр нөгөө дэлхийн тэр бомтонгууд л хийдэг бах та гэж мөрөөддөг байсан аяллыг бол манай монголчууд маш олноороо мэдрээд энэ сайхны боломжийг нь эдлээд явж байгаа шүү гэж хэлэхэд бас таатай байна. За бүгдийг багтаасан мэдээж тансаг тухлаг өрөө, тансаг зоогийн газар, дэлхийн хэмжээний тоглолт, үзүр үйлчилгээ
дээр нь нөгөө орчин үеийн зугаа цэнгэлүүд энэ бүгд багтсан байдаг юм аа. За, маш олон театруудтай тэгэхэд ингээд 7 чонсон, 9 чонсон тэр дотор тоглогдож байгаа тоглолтууд дахин давтагдчихгүй тийм гоё үзүр үйлчилгээнүүд байдаг шүү. За 5 тухтай байдаг. Мэдээж нэг улсаас нөгөө улс руу аялахад ачаа тийш тээврийн талаар ямар ч санаа зовох юмгүй те. За олон төрөл гэдэг нь нэг удаагийн аяллаар за багшийн хувьд гэхтэл 3 улсын 6 хот, 2 улсын 5 хот, 3 улсын 5 хот гэл ингээл 3 удаагийн аяллаар хичнээн ч улсын хичнээн ч хотыг аялцсан байна. Тэгэхээр ийм сайхан клуб байна. За тэгвэл энэ клубийн гишүүнчлэлийг ямар журмаар хийдэг вэ? За, 3 төрлийн гишүүнчлэл байгаа. Премиум, классик, стартер. Стартер. За, стартер гэдэг нь гарааны те. Классик гэдэг нь сонгодог. За, премиум гэдэг нь дээд зэрэглэлийн. За, ингээд гишүүнчлэл маань 3 хувилбартай бол юу нь болохоор бас 3 төрөл нь аялагч гишүүн. Аялагч гишүүн яах вэ гэхээр та энэ 3 хувилбараас аль нэгийг сонгоод хоримтлалаа үүсгэж байгаа л би аялнаа гэсэн зорилготой хүн гэсэн үг. За, түнш гишүүн болохоор түнш гишүүн, түнш 2 бол би хоримтлалаа үүсгэн тэрнийхээ хажуугаар энэ инкрузийн франчайз зэргийг худалдаж аваад эндээс мөнгө олох мөнгө одоо нөгөө цалин урамшуулалт хүрч болох юм аа гэсэн одоо нэг ёсны бизнес хийж байгаа хүмүүсээ гэсэн үг. За тэгвэл премиум гишүүн болоход яах вэ? Та нэг удаагийн идэвхжүүлэлтийн $250, сарын гишүүнчлэлийн $250. Ингээд нэг удаад хамгийн анх удаадаа болохоор $500 төлбөрийг төлөөд та 800 шагналын оноотой болно. За, шагналын оноо гэдэг нь нэг шагналын оноо $1 тэнцүү гэсэн үг шүү. Яг энэ манай энэ цахим юун дээр аккаунт дээр шагналын оноогоор явагддаг байгаа. Ерөөсөө л доллараар л ойлгоход болно та бүхэн маань. За, ягаад энэ нөгөө 500 маань 800 болчихваа гэхээр идэвхжүүлэлтийн хураамжуул 250-аар ордгоор ороод сарын төлбөрийг чинь таныг аялагт чинь дэм болоод энийг 2 дахин өсгөөд өгчөж байгаа. Тэгэхээр 250 чинь 500 болоод 750 дээр нь компани шинээр гишүүнжил үүсгэсэн хүн болгонд 50 шагналын оноо үнэгүй бэлгэлж байгаа. Тэгээ ингээд 800 шагналын оноо болчихж байгаа. За тэгээд сар бүр хугацаанд хийсэн төлбөр бүртээ 500 шагналын оноо авнаа. $250 хийлээ 500 болно. Хаач $250-ыг 500 болгодог газар байхгүй шүү манайхан. Тэгэхээр үнэхээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чинь энэ маш их дэм болдог шүү. Энэ хамгийн үн цэнтэй гишүүнчлэлийн хувилбараа. За, багшийн хувьд энэ премиум гишүүн байгаа. За, энэ сая төгрөгөөр хязгааргүй тооны аялал захиалах эрхтэй байдаг. За, энэ сая төгрөгийг багш нь дараа нь тайлбарлая. За, классик нь болохоор нэг удаагийн идэвхжүүлэлтийн $100, гишүүнчлэлийн $100. Тэгээ эхний удаадаа бол $200 гэсэн үг. Тэгээд идэвхжүүлээд яг түрүүний жишгээр 350 шагналын оноотой болчихно. Та 200 хийгээд 350 болчихно гэсэн үг. Дараа нь сар бүр хугацаанд хийсэн төлбөр бүртээ гэдэг нь нэхэмжлэх үүснээс хойш 5 хоногийн дотор төлвөл таны гишүүнчлэлийн нөгөө хариуцлагыг чинь үнэлээд таны сарын хураамжийг үржүүлээд өгчөж байгаа. 5-аас хойш 30 дотор бол 100 төлвөл 100-аараа л ордог бас тийм байгаа шүү. За, энэ сая төгрөгөөр болохоор жилд 5 удаагийн аялал захиалах эрхтэй байдаг бахнэ. Классик гишүүний хувьд. За, энэ манай багийн классик гишүүд байна. За, стартер гишүүн болох хувилбар болохоор бүртгүүлэхдээ $50 гишүүнчлэлийн төлбөрийг төлнө. За, тэгээ идэвхжүүлэнгүүтээ нөгөө 50 нэмэгдээд 100 шагналын оноо авна. За, энэ сая төгрөгөөр бол жилд 2 удаа аялал захиална. За, сар бүр төлбөр төлөхдөө 50 шагналын оноо авна. Энэ дээр бол нөгөө шагналын оноо нь үржихгүй гэдгийг хэлж байгаа. 50 шагналын оноо авна. Харин төлбөрөө тухай бүрд нь 4 сар дараалан хийчээд
шууд классик хувилбар руу шилжсэн тохиолдолд энэ нөгөө гишүүнчлэлийн 100 хэмнээд шууд классик хувилбар руу шилжих боломжтой ийм хэмнэлт гаргах боломжтой хувилбар байгаамаа. За ингээд гишүүнчлэлийн хувилбаруудын за үнэгүй гишүүнд гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр та нөгөө гишүүнчлэл бүхий аялын клуб гэсэн учраас хэн нэгний урилгаар гишүүнчлэлээ үүсгэнтэй хэн нэгний линкээр үүсгэнэ. Үүсгчээд та нөгөө гишүүнчил үүсгэхээр ингээ үнэгүй гишүүнчил болоод орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэ 50 шагналын оноо хүртэл аваад өөрөө бүрэн ихтгэл үнэмшилтэй болно. За бусд эрхүүд бол энэ хүнд байхгүй. Ингээд аль нэгэн хувилбараар итгэгдсэн тохиолдолд энэ эрхүүдийг эдэлдэг байгаа гэж харуулж байна. За энэ нөгөө 3 хувилбарын маань шагналын онооны өсөлтийн ялгаа. За энэ манай туяа захирлын юм гоё ойлгомжтой хувилбарыг би бас энэ дээр та бүхэндээ харуулж байна. За нөгөө эхний сар бол ингээд энэ 3 хувилбараар 800 350 100 болно гэд багш нэлцэнтэй. Тэгээ 3 сар хийсний дараа ямар ялгаа гарч байна гэд 3 дахь сар дээр нь премиум гишүүн бол $1800-тай, классик гишүүн бол $750-тай, стартер гишүүн бол $200-тай байх нэ. За одоо нөгөө сая 3 сарын 18-наас манайд юу нөгөө 9 сарын дараах аяллыг өөрийнхөө хуримтлалыг хөрвүүлэн 100% ашиглаж төлж болно гэж ийм гоё шин журам орж ирснээс хойш премиум гишүүдийн тоо бол эрс нэмэгдэж байгаа. Мэдээж эн чинь өсөлт шал өөр харагдаж байгаа үстэй те манайха. За тэгээд энэ гишүүнчлэлийг хэнд санал болгох вэ гэхээр мэдээж энд одоо $500 гишүүнчил үүсгэх сар болгон $250 төлөх хүн бол санхүүгийн чадамжтай, илүү тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор тансаг аялах дуртай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн премиум гишүүдэд зориулсан бас ийм хөлгүүд байгаа шүү гэсэн үг. За тэгээ оноогоо хурдан өсгөөд хурдан аялах хүсэлтэй хүмүүст бол энийг санал болгож болно. За мэдээд сар болгон $100 төлөөд явна гэсэн санхүүгийн чадамж нь бас тодорхой хэмжээндээ яг тэрэндээ таарж байгаа хүн тэгээд хэдэн сарын дараагаас аялнаа. Ийм гоё эрг гоё хамт олонтой болно гэсэн хүсэлтэй хүмүүс бол энэ сонгодог хувилбараар бас байж болох нь за мөддөө аялах болоогүй. Ер нь яг уу 50-аар эхлээд явжээя гэд бас нэг шууд $200 төлөх боломжгүй байгаа юм улсууд бол бас $50 гишүүнчлэлийн хураамжийг санал болгож болох нэ. За нөгөө түрүүн багш нь яг нэг хат хэлээд өнгөрсөн штэ. Юу яах уу нөгөө сүлжээ юм биш үү гэд хэлдэг гэд асуудаг гэд хэлсэн штэ тий. Тэгэхээр хэрвээ энэ сүлжээ гэж үзэж байвал яагаад таны гишүүнчлэлийн төлбөр аюулгүй найдвартай вэ гэдэг юмыг яг энэ манай аяллийн клуб маань ийм Trust My Travel за энэ өөрчлөгдсөн байгаа багш энийг солиог байна. За яг ийм олон улсын аудитын компанид бүртгэлтэй ямар нэгэн байдлаар манай аяллийн клуб санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд таны ингрүүсэст өөрөө төлсөн ашиглагдаагүй бүх төлбөр энэ компаниар буцаан олгогдно гэсэн ийм дүрмтэй гэдгийг гэрээ хийсэн байдгийм гэдгийг хүмүүст хэлээд өгөхөөр бас нэрэ найдвартай байна гэдэг бас хүмүүсийн итгэл үнэмшил бас өөр болт юм байлээ гэж хэлье. За гишүүдийн хэмнэлт гаргах аргууд нь ямар юм бэ гэхээр бид нар инсайдер үнээр гэд хэлсэн шүү дээ. Тэр нь далайн аялал, зочид буудал, амралтын газруудын захиалгад шууд 17% хэмнэлт гаргадаг. Үндсэндээ нөгөө аялын үнийн дүнгээс 17% хэмнэлтийг инсайдер үн гэж хэлээд байгаа. Ийм 17% хямд ашиглаж чаднаа. За шагналын оноогоор болохоор 3 сараас дээших 3 сар хүртэлх 3 сараас 9 сар хүртэлх далайн аяллын жижиглэнгийн үнийг 50%-аар бууруулах боломж гэдэг нь нөгөө 50% нь шагналын оноогоо ашиглаад 50% нь бэлэн мөнгө төлөөд гэсэн үг. За шагналын оноогоо хөрвүүлэн 100% ашиглаж 9 сарын дараах аяллыг захиалах боломж гэдэг ийм 2 боломж байдаг байх нэ. За манай аяллийн клубт 14 круиз лайны 144 хөлөг онгоц байдаг.
За тэгээ 21,000 гаруй далайн аяллаас сонголтоо хийх боломжтой. За олон зуун улс орон бүх 7 твийг судлах боломжтой. За инсайдер үнээр бол 21 хоногийн өмнө аяллаа захиадаад аялагч тийм боломж байгаа шүү. За энэ дээр бид нар сая яг энийг хүртэл бол зөвхөн инкрус аялын клубын аялын талаар ярьлаа те. За гэтэл далайн аялын талаар ярьлаа. За гэтэл энэ дээр маань дэлхийн инстес буюу дэлхийн 430,000 гаруй зочид буудал амралтын газрууд бас энд байдаг. Манай томоохон Шингрэла тэгээд энэ Улаанбаатарын томоохон аяллаа газрууд буудлууд зочид буудлууд бас энд хамрагдсан байдгийг шүү. Судлаад сонирхоод үзээрэй. За энд бол нөгөө агшин дөрөв хэлсэнтэй 17% л жижиглэнгийн үнийг хямдруулж аялал захиалж болдог шүү гэж. За энэ төрсгээд газрын аяллууд байгаа. 300,000 гаруй газрын аялал мэрэгжлийн хөтчтэй газрын аяллууд бас байдаг. За энд бол чагналын оноо ашигладаггүй байгаа. За нөгөө инсайдер үн хэрэглэх далайн аялал захиалгын талаар жишээн дээр хэлүүлээ. За $3,000 аялал 2 хүний татвар боомд орсон $3,000 аялал захиалъя гэж бодъё. Тэгвэл инсайдер үнээр нөгөө 30%-гээд 510 хэмнэлт гаргаад та $2,490 захиалж чадах нэ. За тэгвэл 1,500 шагналын оноотой идэвхтэй гишүүн одоо идэвхгүй гишүүн болцохоор бол энэ шагналын оноогоо ингэж хөрвүүл ашиглаж чаддгүй зөвхөн инсайдер үнээр юу сая энэ уртлын слайдн дээр ярьсантэй энэ үнээр л аялал захиалж чаддаг шүү. За идэвхтэй гишүүн энэ $3,000 яг $3,000 аяллыг захиалахад энэ шагналын оноогоо бүгдийг нь ашиглаад өөрөөсөө $1,500 төлөөд ингээд аялал захиалж чадах нэ. За тэгвэл 5,400 шагналын оноотой идэвхтэй гишүүн бол 3,600-ийн 4 хүний татвар болон боомтын хураамж багтсан ийм $3,600 аялал захиалъя гэж бодъё л доо. Тэгвэл өөрөөсөө мөнгө төлөхгүйгээр нөгөө шагналын оноогоо хөрвүүлэн ашиглаад аялал захиалж чадах нэ. За хөрвүүлэн ашиглах гэдэг журмын багш нь энэ дээр тайлбарлах гэдэг. За мэдээж 3,600-ийн 50% гэхээр 1,800-ийн энэ нөгөө нэгийг харьцах нэг гэж шагналын оноогоороо 1,800-ийн төлчихөж байгаа. 5,400-аас 1,800 хасгаар цаана 3,600 үлднэ дээ. Тэрийг хөрвүүлгээр нэгийг харьцах 2 шагналын оноо болгоод 3,600-аа 2-т хуваагаад 1,800 болгоод ингээд энэ 3,600-аа бүрэн төлчих чадж байгаа. Гэтэл энэ 5,400 шагналын оноотой идэвхтэй гишүүн бол өөрөөсөө үндсэндээ $2,700 л төлсөн байгаа шүү дээ, тэгэхээр $2,700 төлчөөд тодорхой хугацааны дараа ингээ $3,600 аяллыг нэг төгрөг төлөхгүйгээр ингээд захиалчиж чадах нь шүү гэдэг ийм сайхан хувилбар орж ирсэн байгаа. За багшин түрүү нөгөө инэрлийн үйлс гэд хэлсэн те. Амьдралыг аялахаас илүүгээр амьдралыг өөрчлөх юм. Бидний бусдад хүргэдэг хосгүй нэгэн үнц нь бол өгөөмрөөр өгөх хандив юм аа. Бид 2 сая гаруй доллар хандуулсан. Тэгээ энэ Mercy Ship инэрлийн клуб байгууллагаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мөн Украин улсад тусламж үзүүлсэн байна. Тэгээ бид хамтдаа дэлхийн ертөнцийг илүү сайхан болгон өөрчилсөөр байна гэж. За тэгвэл аялагч гишүүн маань яг энэ аяллаа клубтай хамтраад ажиллах түншийн боломж ямар байдаг вэ гэдгийг цөөн хэдүүгээр тайлбарлая. За түнш гишүүн болох нь мэдээж аяллаа давуу талуудтай дээр нь орлого урамшуул авах боломжийг эзлэнэ. Алив нэгэн гишүүний хувилбар дээр нэмээд түншийн анхны төлбөр болох $95 төлдгөө. Энэ $95 бид нар 6 сарын хугацаатай энэ аяллаа клубын бизнесийг хийх эрхийг авч байгаа гэсэн үг. Тэгэхээр $95-оор 6 сарын бизнес хийх эрх авна гэхээр хэдв? Сард нэг 10 хэдхэн долларын хураамж төлж байгаа гэсэн үг байгаа биз? За ингээд $95-ыг 6 сар тутамд төлдөг. За ингээд сонгосон гишүүний хувилбарыг
үр өгөөжийг ашигладаг, орлого олох бүх боломжуудыг ашигладаг, гайхалтай урамшууллуудыг авдаг. За дэлхийн хэмжээнд ийм нөгөө зарласан уралдаан юмнаас ийм дэмжлэгийг бас авдаг байгаа. За зөвхөн түнш болно гэхээр нөгөө гишүүний хувилбарыг оруулалгүйгээр ерөөсөө би эндээс мөнгө олж агаад гишүүн болно гэсэн зорилготой хүн бол ерөөсөө $95 түнш олж болно. Тэгээд 6 сар тутамд $95-ийн сонголт хийн. За тэгэнгүүтээ нөгөө ингээд $500 борлуулалт хийгээд үнгүй гишүүн болчвол энэ хүн түнш гишүүн болж яж нөгөө үнгүй гишүүнчлэлийнхээ эрхийг авдаг бас. Тийм учиртай байгаа. За ингээд баахан урамшуул авдаг, мөнгө олдог гэд багш нь энэ хүртэл ярьчлаа. Тэгвэл энэ мөнгө одоо багш нь маркетингийн захирал гэд ярьлаа. Энэ цолнууд нь ямар учир? Цол нь хүрээд цалин аваад байгаа нь энэ их мөнгийг хаанаас зарцуулаад байгаа юм бэ гэд хүмүүс асуудаг. Гэтэл инкрус нь энэ сурталчилгааны ажилд нэг төгрөгч төлдөггүй, зөвхөн энэ гишүүнтийнхээ тусламжаар сурталчилгаа хийгээд энэ аяллаа клуб маань өдрөөс өдөрт өргөжинд хилээд явж байгаа учраас энэ сурталчилгааны ажил зарцуулах их хэмжээний мөнгийг л энэ гишүүдтэй эргүүлээд өгдөг гэсэн үг юм шүү. За тэгээд таны багийн гишүүдийн тоо нэгэнд л түнш гишүүн болоод ирвэл баг тэлнэ. Багийн гишүүдийн тоо нэмэгдэх тусам та илүү их орлого олох болно. Инкрусийн шинэлэг аргачлалаар та хөнгөлөлттэй мөн хагас үнээр тэр ч байтугай үнгүй аялах боломжийг танд олгодог. За манай аялын клубын талаар энэ сууд улсууд юу гэж хэлсэн байна вэ гэхээр энэ Карина гэдэг хүн болохоор надад ямар ч эргэл заалгаа инкрусээс миний амьдралыг өөрчилж байна гэж хэлсэн байна. За тэгвэл Людмила гэдэг хүн болохоор инкрусээс клуб минь надад хөгжих, орлого олох боломжийг олгодог юм гэж хэлсэн байна. За Мартис гэдэг хүн болохоор аялал бол бидний амьдралд тохиолдох хамгийн сайхан зүйл. Энэ боломжийг инкрусээс бидэнд өгдөг юм гэж хэлжээ. За энд багш нь яг сүүлийн үеийн мэдээнээс 2026 оны эхний түүхэн амжилт манай аялын клуб тогтоосон байна. Энд юу болсон бэ гэхээр 50,000-аас дээш аялагч аяллаа захиалсан байна. 20,000-аас дээш аялал захиалгагдсан байна. Дэлхийн 98 улсаас 560 өөр чиглэлд 12 хөлөг онгоцны компаниар аялал захиалгджээ. Ингээд ийм сайхан түүхэн амжилт урд өмнө байгаагүй түүхэн амжилт гарсан байна гэдэг мэдээг энд оруулж ирлээ. Тэгээд дэлхийгээр аялах мөрөөдлөө бидэнтэй хамт биелүүлээрэй. Тэгээд та бүхэн маань хэрвээ манай инкрусийн гэр бүлд нэгдээгүй бол яг өнөөдөр нэгдээрэй гэж уриалах байна. Тэтгэврийн бие аялаад ингээд өөртөө зорилгоо тодорхой болгоод яваад болоод байхад та бүхэн маань хинч гэсэн хүсгэл юм бол та чадна гэвэл чадна, таны зөв, та чадахгүй гэвэл чадахгүй, таны зөв гэдэг үгийг багш нь бас хэлье. Тэгээд хэрвээ гишүүн болохоор төлөвлөж байгаа шинэ хүмүүс байвал өөртөө тохирох хамгийн тохиромжтой хувилбарыг сонгоорой гэж уриалъя. За ингээд багшийн зүгээс хэлэх зүйл дууслаа. Та бүхэн маань асуух зүйл байвал багш нь асуултанд нь хариулъя. За багш нь чат хараадах юм. Баярлалаа. Хичээл хадгалагдах уу гинэ. Багш нь хичээлийн нөгөө эн чинь шууд бас юугаар явуулж чат матаар явуулж болдоггүй учраас багш нь хичээлийн YouTube суваг дээрээ тавиад тэгээд хүссэн хүнд нь линкийг явуулж болно шүү. Дахиад үзээд судлахад болно.
Урам зоригоор дүүрэн сайхан танилцуулга боллоо. Танд баярлалаа гэж байна. Insider гэсэн нь юу гэсэн үг юм бэ? Хөнгөлөлттэй үнээр 17% хөнгөлөлттэй үн гэсэн үг шүү. Багш нь сая тайлбарласан да, та бүхэн маань жоохон дутуухан ойлгов уу? За чатан дээр бол ерөнхийдөө ийм юм байна. Өөр асуулт алга байна. Манайхнаас асуулт асуух юм байвал микрофоноо нээгээд чөлөөтэй асууж болно шүү. За маш гоё сургалт байна. Баярлалаа гэж байна. За зүгээрээ. Багштай баярлалаа гэж байна. Зүгээрээ. За хөөрхөн зүрх хэлгээж байгаа та бүхэндээ баярлалаа. Эндөө думмар ирсэн байна уу? сайн байна орой минь. Сайн байна уу? Орой минь дээ найз минь ээ. Эрдэнэт одоо юу илээ 21 цаг өнгөрч байгаа юм байна те. Тий. За чамдаа баяр хүргэе. Баярлалаа. Маш сайхан сургалт орлоо. Тэгээд одоо Эрдэнэттэй нөө Эрдэнэттэй байгаа үстэй. Эрдэнэттэй байгаа. Одоохондоо бол Эрдэнэттэй байгаа найз. За олон улсын арга хэмжээнд оролцох гэж байна уу найз? Олон улсын арга хэмжээний билет авцгаа. Вау, сайн. Одоо харин аяллаа захиалах гээл урд хойныг аялал захиалчих гээл олигтой бас их хол зайгүй аялал захиалчих гээл бас чадаагүй байж байна яг одоогор бол. Одоо аялах гэж байна уу? Хайгаад байна одоохондоо яг яцсан хүн алгуу. За мундаг шүү миний найз. Баярлалаа чамдаа. Үнэхээр сайхан гоё ойлгомжтой гоё сургалт орлоо. Бүр ирж хүч авахаар сургалт мэдээллийг өгсөн чамдаа баярлалаа. За тэгээд Улаанбаатарт маргааш бишээ хагас өдөр их гоё сургалт болох гэж байна. Үн төлбөргүй нөгөө үнэтэй их том сургалтыг өгдөг Инкубатор гэдэг би групп руугаа оруулсан байгаа. Тийм байлээ. За Улаанбаатарт байгаа гишүүдэд оролцуулахыг бас уриалаарай. Бас уурчны оголээ. За тэгээд нэг бас супер хүмүүсийн одоо цөөхөн тооны хүмүүсийн сургалт байгаа. Тэрийг би хувь чат руу чинь явуулъя. Багаасаа хэнийг оролцуулах вэ? Тэрийг миний найз бас сонгож болно. За тэгээд нөгөө олон улсын арга хэмжээнд бас олон багийнхаа хүмүүсийг хамруулаарай миний найз. За тэгээд чамдаа амжилт хүсье мундаг шүү ирч бичтэй. Чамаасаа маш их явдаг шүү миний найз. Спортлог мондог бүсгүй байгаа. Манай ариуна чинь тэгээд өнгөрсөн хагас бүтэн санд 2 өдөр 50 км алхачаад ирсэн шүү дээ. Вау. Тэгээд ийм 50 фестивалд оролцоод ирсэн. Вау, мондог штэ. Баяр хүргэе найзтай. Баяр хүргэе. Баярлалаа. За тэгээд олон улсын арга хэмжээнд оролцох урилга авсан юм байна. Тэгээд өстой гоё юм болно. Олон улсын арга хэмжээний урилга авсан, Улаанбаатарын олон улсын арга хэмжээний урилга авсан, Сербикээ авсан одоо ингээд. Маш байна да. Гоё юм бэ. За ийм мундаг лидерийн баг бол зүгээр ингээд бужигнуулаад байх юм байна. Үнэхээр сайхан байна. Чамдаа амжилт хүсье. Амжилт хүсье дахин. Баярлалаа. Надад баярлалаа. Чамаас ч маш их ирж авдаг шүү. Бас амжилт хүсье. Амжилтын дэдэг хүсье. Баярлалаа. За чат дээр баярлалаа. Ямар гоё сургалт боллоо. Баярлалаа. Багштай баярлалаа гэсэн байна. Ямар гоё сургалт ордог юм бэ? Манай ариунаа захирал баярлалаа гэсэн байна. Инкрус гэсэн хаягн дээрээс баярлалаа. Та бүхэндээ бас залуучуудаасаа бас маш их ирч хүч авдаг шүү. Та бүхэнтэйгээ бид нар чинь би биш бид бүгдээрээ л нэг хамт олон ингээд димэндээ дээс ирчэндээ гихчээ тэгээд мэддэг чаддаг юм байвал бас хэлж яриад явах юмсан гэдэг ингээд нөгөө нэг өөрийнхөө мөрөөдлөөр ингээд зориглоод явдгийн шүү. Тэгээд тусал дэмждэг бас залуучуудаа багийнхандаа маш их баярлдаг шүү гэж хэлье. Тэгээд та бүхэн маань мүдхэн нөгөө цолондоо хүрээд цолтой дараагийн цолондоо хүрээд ингээд амжилтын дээдийг гаргаарай. Амжилтын тавцан дээр алдрaan дуурсгаарай гэж ёо та бүхэндээ. За манайхан өөр асуулттай хүн байна уу? Орой минь.
За ариуна захиралтай бас баярлалаа. Гоё сургалт байна. Өнөөдөр цаг зав гаргаад таныхаа сургалтыг бас сонсчоод ганц хоёр хүмүүсийг оруулчаад сууж ирсэн. Тэгээ их гоё сургалт хийдэг хүн байна гэдэг. Тэгээ бас танаараа бас бахархаж байна. Тэгээд өдийн насны хүн одоо ийм сайхан сургалт хийгээд манай залуучуудаас илүү байгаа юм биш үү таа чи ерэн супер байгаа юм. Бас гүйж мүүд юм байна шүү дээ таа чи. Тэгээ маш мундаг байна. Тэгээ танаараа бас бахархаж байна. Тэгээд энэс илүү том бас амжилт хурдан гаргаарай. Бүр топ лидер болоорой гэж бас танд бас өрөөё. Тэгээд бахархтай шүү танаараа. За баярлалаа. Даваас өрн захиралдаа маш баярлалаа. Та бүхнийхээ амжилтыг хараад баясаал. Тэгээд алхамаар өргөжлөл яваад мөрөөдөөд байгаа бас тэгтээ. Яг үнэндээ бас хотод байдаг бол ингээд гүгээд очих юмсан гэж бодохгүй айгүй гарах юм аа. Өстө мундаг. Өстө супер. Сайн байна. Тэгээд за тэгээ бүгдэнд бас амжилт хүсье. Дараа гоё сургалт хийхээр нь бас орж ирнэ. Бас тэгж байгаад бас зав гарвал жоохон завгүй л яваад байна тий. Албасынхаа арга хэмжээ нэг айтайхан гоё хийчихгээл. Аргагүй. Тий. За тэгээд бахархаж байна. Таны бас аюу гоё юм нэг сонслоо бас эндээс та. Тань чин дитгүүр ёо гээд гардаг явж байгаа хүмүүсийн хажууд та бол бүр супер од шүү дээ тий. Бүр баярлалаа. Жарнаас хол орчоод яваад байна штэ тэгэл. Одоо та бүр нисэж явна уу тийм. Дээшээ нисэж явна зүгээр. Залуучууд чи ёо игээ сууж ивэл та бүр нисэж явна бүр. Бахархаж байна. Та бол зүгээр энэ байдлаараа бол харагдчихээн. Үнэхээр эерэг байж чадчихээн, гоё байж чадчихээн, илүү байж чадчихээн. Тэгээ би саяхан нөгөө 99 настай хүн нөгөө нэг бүсийн захирал болсон байсан шүү дээ. Би нэг оруулаад та хэд харсан уу? 99 настай хүн бүсийн захирал болсон гэдэг. Тэгэхээр яагаад бид нар Монголд 80 эртээ од тий хүн хүртэл удахгүй гарч ирэх баха илүү ингээ тий том амжилт. Тэгэхээр та бол хажууд нь бас сайхан одоо эдгээр бараг 70 насн дээр яваад байгаа юм шүү. Европт бараг тийм биш үү тий. Тэгээ хийж бүтээдэг насн дээр явж шүү. Та минь бас мундаг байна. Бахархлаа бас тий. Дуусан сонслоо. Ямар ч их гоё аялал хийсэн. Бас яг ингээд тогтож бас хараагүй явж байгаа. Тэгэхээр бас тэгээд сая харлаа. Сайхан гоё аялал хийсэн байна. Өшөөч олон аяллыг гэр бүлээр аз жаргалтай олон хүний амьдралд бас хувь нэмэр оруулаарай гэд бас таныг бас өрөөч ёо тий. Баярлалаа. Даваас захиралтай маш их баярлалаа. Ерөөл батаршгэ. За тэгээд амжилт манайхаа. Тандаа тэгээд олон крузер бас аялах болтугай гэж бас дахиад өрүүлж. Баярлалаа. Аялаад байна штэ одоо зорилго тодорхой юм чинь тэгэл. Тий, сая бид нар энэ төслийн удирдагчтай бас зүүм хийлээ. Экватор гээд. Байна уу? Байна сонсож байна. Тэгээд тэр Экватор гээд тэр төслийн удирдагч их гоё минитор их гоё хүн байна. Тэр хүнээр би өөрийнхөө багийн лидерүүдэд онлайнаар сургалт авъя гэж хүсэлт тавьсан. Манай Улаанбаатарт байдаг захирлууд ингээд багаараа тэр хүнээс маш гоё сургалтуудыг авдаг юм байна. Би ч нөгөө хол байдаг болохоор тэр юмнуудад оролцож чаддгүй, мэдээлэл авдаггүй ингээд борж бүрээр явж идэг хүн шүү дээ. Тэгээд багийнхаа лидерүүдийн дунд сургалт авъя гэж ярьсан. Тэгээд тэр хүнтэй товчцоод яхаар тэгээд онлайнаар сургалтанд авахаа. Тэгээд яг миний найз нөгөө Эрдэнэтэд байдаг болохоор бас тэр гоё юмнуудад бас Улаанбаатарт очиж орж чадахгүй даа. Хоцроод байна. Яг үнэ. Ямар ч гэсэн миний найз Сербийн юуг авцсан байна. Одоо Монголд болох олон улсын арга хэмжээний тикетийг авчиж энэ бол аягүй том амжилт. Одоо чамдаа одоо угаасаа ингээл миний найз зам нэгтдсэн байгаа. Тэгээд чамдаа амжилт хүсье. Улам илүү гялцаарай. Амжилт хүсье. Баярлалаа. За бай.
За тэгээ цаг заваа зарцуулан өнөөдрийн сургалтанд орж ирж мэдээлэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд амжилтын тавцанд алдраад орсгож ажил үйлс нөгөөдрөг яваарай гэж та бүхнээ өрөөгөөд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Чат дээр юу гэсэн бэ? Ямар гоё цоглог сургалт орд юм бэ манай Ариуна захирал. Баярлалаа. Баярлалаа. Ямар гоё. Бүр ирч хүч авчлаа. Анх удаа таны сургалтанд сууж юусэн амжтгүй байсан. Тэгээ өнөөдөр орж ирсэн. Бүр ямар гоё юм бэ өстой. Та нар өстой бахархсан шүү манай мундаг захирлуудын нэг. Баярлалаа. Амжилт хүсье танда. За баярлалаа. Та бүхнээсээ маш их ирч хүч урмын сайхан үгээр чинь тэжээгдэж явдаг шүү. За баярлалаа танд. Ямар хөөрх юм бэ? Амар цоглог юм бэ? 18 настай. Оо би 18 настай болсон шүү манайхаа. Баярлалаа. Баярлалаа. Гоё ирэг их ч юм аа гин. За түр баяртай манайхаа. Тэгээд дараагийнхаа 4 дахь өдрийнхөө уулзалтаар уулзцгаая ёо.